За таахынд өдрийн минь төргийа. За Бачуур гишүүний өргөн барьсан энэ хууль бол өөрөө маш чухал хууль гэж ингэж харж байгаа. Хоёр үндсэн том агуулга байна. Нэгдүгээр тийм нөгөө хар жагсаалт гэдэг ярьж байгаа энэ зүйл бол онооны систем рүү ороод ингэ явчих нь байна. За хоёр дахь нэг том зүйл бол одоо бидний байнга ярьдаг зээлийн хүүгийн асуудал. Тэгээ би Монгол банкныхнаас одоо Бачуур гишүүн зээлийн хүү буурах бололцоог хэлсэн учраас шууд Монгол банкныхнаас асуухад тэгээ зээлийн хүү бууруулах энэ том бололцоог хууль эрх зүйн хувьд ингээд нээгээд өгөхөөр энэ манай арилжааны банкуд энийг яг тэр хууль санаачилсан одоо энэ батлагдсан хуулийн үндсэн тэр зорилго агуулга руу чиглүүлсэн үйл ажиллагаа авах уу? Энэ дээр авахуулах тал дээр Монгол банк яаж ажиллах вэ гэдгийг би бас нэлээд тодруулж асууя гэж ингэж боддог. Эрх зүйн орчныг нээж өгöd өгдөг. Эсвэлтгүйгээр эн чинь хийхгүй бол тэгэл нөө зээлийн хүчин бах байдгаараа байх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр Монгол банк яаж манлайлалтай ажиллах вэ? Хоёрдугаарт ер нь бол одоо энэ Монгол банкныхнаас байнга асууж байгаа энэ зээлийн энэ хураамжийн асуудал байгаамаа. Бид одоо дэлхийд байхгүй өндөр хүүтэй гэж ярьдаг. Гэхдээ их усүр олон юмнууд нөлөөлдөг баг. Гэхдээ энэ хураамж ингээ аваад байдаг. Тэгээ өнгөрсөн энэ 3 жилийн хугацаанд лав харахад за ядаж ипотекоос авахаа болно л гэсэн. Өнөөдөр ипотекоос энэ хураамж чинь авсан хэвээрээ л байгаа юм байна. Одоо эн чинь тэгэл цалингийн зээл нөгөө ахмадуудаас тэтгэврийн зээлнээс нь хүртэл ингээл аваал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үнэхээр одоо энэ хураамж гэдэг зүйл зайлшгүй одоо байх ёстой юм уу? Энэ юу н хизэнээс ингэсэн энийг бууруулах болцоо байна уу? Би яагаад гэвэл нөгөө зээлийн одоо хүү юм аа бууруулах тийм л юм талаас нь яриад байгаа хоёр дахь асуудал. За гурав дахь асуудал энэ Ахмадын зээлтэй холбоотой асуудал. Сая одоо тойргоороо ажиллаж байгаа үед Ахмадууд бол одоо Хинтид орон Сүхбаатар аль ч аймаг дээр очсон энийг яриад байгаа. Тэгэхээр энэ дээр бас сэдвүүлээ жоохон бодолтой хандах хэрэгтэй юм билээ. Хуучин бол эн чинь 2 жил 100% өгчдөг гэсэн байхгүй зээлийн. Тэгэхээр 2 жил гар дээрээ Ахмад нэгч төгрөг авахгүйгээр ингээд зээлээ төлөөд нэгч төгрөгний тэтгэвэр авдаг байсан. За сүүлд нь 70-30 болгосон. 70-30 болгосон. Одоо болохоор ямар зүйл хэрэгжээд эхэлсэн гэхээр нөгөө амжиргааны баталгаачих доод төвшин буюу тэр 200, 400 одоо 70-аад мянган төгрөгийг нь авч үлдээд үлдсэн зээлэндэн дээр нь 1 жилийн хугацаатай зээл болгож байгаа байхгүй. Тэгэхээр ихэнх одоо хүмүүс 600 гаруй мянган төгрөгийн одоо тэтгэвртэй хүн байвал 400 хэдийг нь аваад цаана 200 хэдэн мянган дээрээ жилийн хугацаатай гэхээр нэг 2 сая хүрэхгүй төгрөгийн зээл авах гээд байна. Аваад байна. Яг одоогийн зохицуулалтаар. Тэгэхээр яг хуучин бол 1-2 жил бүтнээр нь өгчдөг байсан бол одоо баталгаажих доод төвшингийн мөнгийг аваад үлддэг болцсон юм чинь хугацааг нь 12 биш 24 болгоод өгчих юм бол нөгөө та бүхний судалгаан дээр гараад байгаа тэр гар дээр нэгч төгрөг авахгүй байх тэр хүндрэл байхгүй болчихно. Дээрээс нь сая Ахмадууд бол ярьж байна л да. Одоо ингээд эн чин тэтгэвртэй гарсан, эн чин залуу гарсан ч хүн байна. Ажил амьдралаа залгуулмаар байна. Өвгнийхөө тэтгэврийг идээд өөрийнхөө тэтгэврээр бит хоёр юм хийдэг гэдэргээд бидэнд нэг жоохон тийм сонголт өгчөөч ээ. Нэг болохоор бүр хуу авдаг зээл эсвэл 70-30-гээ заагаад өгчдөг. Эсвэл тэтгэврийнх нь баг эн чин доод төвшний тэтгэврийнх нь баг 60-70% авч үлдээд үлдсэнд нь зээл авах гэхээр хоёрын хооронд нэг сая гаруй төгрөг гар дээр ирээд байна. Энийг нэг та бүхэн минь хилээд яриад өгөөч гэсэн учраас би энэ одоо хэлж байгаа. Тэгэхээр энэ яамнаас юм хүсэлт ирсэн ч гэсэн энэ дээр бас нэг эргэж нэг. За хууль санааслагч Инхвэрэ Бачуур хариулна. За эдгээр бод гишүүний асуултанд хариулъя. Та зээлийн хүүг дурдлаа. Тэгээ зээлийн хүү бүрэн нөхцөл байдал үүсгий. За яагаад вэ гэвэл би нэг товчхонд танилцуулъя. Нийт зээлийн хүүг 100% гэж бодож үзвэл 63% нь их усрын зардал. Нэг ёсны хадгаламжийн хүү. За энэ бол шууд инфляцтай холбоотой зүйл л дээ. Үлдсэн нь бол 15% нь бол эрсдлийн зардал гэж авч байгаа. Энэ нөө эрсдлийн сангийн зардал дээрээс нэмээд иргэдээ яаж эрсдлийн үнэлж байна гэдэг. Тэгээ одоогийн тогтолцоо юу болоод байна гэхээр нийт иргэдээ нэг том баганд авчираад тэгээд тодорхой одоо юу гэдгийг 5% ч юм уу чанаргүй зээлдэгч болчвол тэр шархаа чанартай сайн зээлдэгчээс нөхч нь өндөр хүүгээр нөхч нь гэдэг. Энэ шууд динамик амьд кредит скорын болон зээлийн онооны систем рүү орохоор
санхүүг сахилах баттай иргэнэ ялгчин. Тэгээд тухайн иргэндээ илүү таатай нөхцөлтэй зээл болгоно. За хоёр дахь зүйл нь бол зээлийн шийдвэрх хугацаа. Энэ нь бол олон улсын кейсийг харахад бол 5 өдөр байснаа онооны системд шилжснээр шууд өдөртөө шийддэг болж байгаа. Тэгэхээр нөгөө нэг үйл ажиллагааны зардал нь буурж байгаа. Нэг ёсны зээлийн эдийн засагчнаар суулгаад, судлуулад байхгүй шууд оноо тухайн иргэнийг тодорхойлж байгаа болохоор зээлийн хүн зардал нь буурч байгаа. А гуравт нь бол өнөөдөр яг бодитоор ямар нөхцөл байдал байна вэ гэвэл тухайн том банкнд тухайн харилцагч нь тэр банкнтаа л харьцаад байгаа. Өөр банктай харьцах болцоо байхгүй. Яагаад гэвэл тэр иргэний мэдээлэл нь одоо төрийн банк гэдэг юм уу, хаан байдаг юм уу, голом байдаг юм уу, хаас гэдэг тэр банкнд л байдаг. А тэр мэдээлэлээ өөрөө хуваалцдаг тухайн банк нь. А онооны систем рүү орчхоор тэр оноо нь өөрөө тухайн иргэнээ шууд тодорхойлж байгаа болохоор альж банк санхүүгийн байгууллагад очиод үйлчлэг авах болцоо нэгтгэе. За үүнтэй холбоотойгоо ч гэсэн бас гадны банк санхүү байгууллагад Монголд орж ирэхэд үе таалга нэгдэж байгаа. Яагаад гэвэл олон улсын жишгийн дагуу онооны систем рүү орсноор Монголын нийт зах зээл нь маш тодорхой ойлгомжтой болно гэж. Тэгэхээр энэ бүгдээрээ нийлээд өөрөө зээлийн хүүг Монголд бол нэг 2-4 хувиар буурах болцоо, 1 хувиар буурах болцоог нээж өгч байгаа маа. За хураамжийг болоола Монгол банк дээд хязгаарыг тодорхойлдог. Энэ нь бол картны хураамжийг 1% тодорхойлдог дээд хязгаарын. За нөгөө талдаа ч гэсэн зээлийн одоо нэгэсний шийдвэрийн 1% хураамжийг ч гэсэн дээд хязгаар нь Монгол банк тодорхойлдог. Тэгээ үүгэж гэсэн бууруулах болцоотой юм аа. Ирэх зүүн байдал нь нээлттэй байгаа даа. Тэгэхээр яг үүнтэй холбоотой Монгол банкнаас илүү дэлгэрэнгүй хариулт өгнөх. Мөн энэ тэтгэврийн зээл ч гэсэн бас чухал асуудал л та. Би түрүү хэлсэн. Угаасаа орлого нь тодорхой байгаа юм чинь заавал ахмадуудын чангалах ямар хэрэг байгаа юм бэ? Сар болгон улсаас өгөх мөнгө нь тодорхой юм чинь. За, инхтайван ерөнхийлөгч хариулъя. За, Идэвхтэй гишүүний асуултанд хариулъя. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа банк болон одоо бид бүхний урт нэртэй хууль гэж ярьдаг банк эрх бүхий этгээдийн мөнгө хадгаламж, мөнгө хөрөнгө шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн шимтгэлээ тогтоодог. Шимтгэл нь хуульд одоо нийцээгүй буюу бодит бусаар тогтоогдсон бол төв банкн дээр хүчингүй болгодог. Яг энэ хуулийн дагуу төв банк бол шимтгэлийн дээд хязгаарыг бол тогтоож байгаа. Тэгэхээр энэ дээд хязгаараа илүү амьдралд нийцсэн уян хатан байх талаар бол төв банкын аргачлал дээр журам батлагтаа бол зохицуулаад явна. За тэтгэврийн зээлтэй холбоотой таны шүүмжлэлийг хүлээж авч байна. Тэтгэврийн зээлийн тухайн зээлдэгч маань зээлээ төлөөд өөрт нь үлдэж байгаа хувь нь амжиргааны одоо баталгаажих төвшингээс доошлуулахгүй байх гэдэг бодлогыг гэр бүл одоо нийгмийн хамгааллын яамнаас тавьсан хүсэлтийн дагуу За, Пүрвийн Батчим гишүүн асуулт асууя.